За тэгэхээр яг улс орны хөгжилд хэрэгтэй хоёр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудал орж иж байгаа учраас яалчгүй дэмж таарад байгаа. Гэхдээ би бол энэ Эрдэнэ усан цахилгаан станцын төсөв бүртгэг бол нэмэгдээгүй гэж ойлгож байгаа. Зөвхөн санхүүжүүлэх асуудлыг л одоо шийдвэрлэж байгаа. Гэвч нөгөө одоо газрын тосны үйлдвэр барихтаа холбоотой зардлууд бол байнга нэмэгддэг. Тэн дээр нэг одоо алтан цэцэг эмэгтэй тэнд ажиллаад ерөөсөө тэнд нэг жоохон олон жил ажиллаа төсөв бүртгэл нэмэгдээд байдаг болохоос биш ер нь бол хийсэн ажил муутай байх шиг санагдаад байдгийн. Тийм учраас тэр хүмүүстэй одоо хариуцлага тооцоороо гэж та бүхэнд хэлмээр байна. Тэгэхээр энэ хуулиар Улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийг бас тодорхой хэмжээгээр ингээд хомслаад аваа явж байгаа гэдгийг бас манай их хурлын гишүүд анхаарах ёстой. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл ангаар 25 дугаар зүйлээр төсөв батлах, батсан төсвөө хянах, шалгах одоо ийм үндсэн одоо үүргийг маань энэ хуулиар засгийн газар руу аваа явчихжээ. Урд нь бүр нийслэл рүү авч явж ирсэн. Тэрнийг нь болж явах шиг байна. Тэгэхээр төсөв дотор чинь дөрвөн үндсэн бүрэлдэхүүн байдгийг. Нэгдүгээрх нь төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, гадаад зээл гэдэг. Энэ дөрвөн асуудлыг зохицуулдаг. Гэтэл энийг өнгөрсөн 10 жилийн туршид энэ төсвийн одоо зардлагаа замбраагүй болгосны үр дүнд энэ төсөв дотроо ороо шийдэд явдаг байсан энэ зүйлийг маань цаашдаа одоо их хурл энэ төсвийн асуудлыг ялангуяа гадаад зээлийн асуудлыг хянах, шийдвэрлэх ийм одоо боломжгүй болгож энэ хуулиараа авч гарч энэ үндсэн хуулийн асуудал болгож байгаад бас харамсаж байна. Тэгээ нэг нэгээр ингээд засгийн газар ингээд мэрээл энэ их хурлын үндсэн бүрэн эрхлөө одоо ингээд халдаал жоохон энэ төр засгийн энэ татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, хязгаартаа хэрэглэх энэ бүх зүйлийг чинь засгийн газар дураараа шийдэх ийм л боломж руу аваа явж байгаад одоо их хурлын гишүүд бас жоохон анхааралтай байгаараа дараагийн ийм асуудал орж энэ ч одоо ингээд араасаа дуртай сайд нар нь одоо янз янзын энэ одоо хуулийн дагуу янз янзын өөрсдийнх нь одоо нэг тийм хүслийн хөрөнгө оруулалтыг шийддэг ийм зүйл болж хөөрөхгүй байхын тулд одоо анхаарах ёстой шүү. Энэ дээр манай сөрөг хүчнийхэн бас дараагийн ийм юмдар бол маш хатуу байр суурьтай байх ёстой гэж би хэлмээр байна.